Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээний хүрээнд цөмийн технологи, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал сэдвт сарын 1-ыг 2020 оны 9-р сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна. Сарын 1-ны хүрээнд цөмийн энергийн салбарт үйл ажиллагааг явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага болон иргэдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх эрх зүйн орчныг сурталчлах, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэх, янжуулагч цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийг олгох ажлыг хөнгөвчлөх iGov цахим системийн ажиллагааг сурталчлах. Иргэд аж ахуй нэгж байгууллагын хүсэлтээр унтны ус болон барилга байгууламжийн агаар дахь цацраг идэвхтэй радоны хуримтлалыг тодорхойлох зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар.